Монголын сагсан бөмбөгийн хөгжөөнд дэмжигчдтэй нэмэлт цаг телевиз сэтгүүлийн 3 дугаар улирлын 3 дахь дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Өмнөх 7 хоногт үндэсний дээдлигийн хүрээнд эмэгтэй лигийн 4, эрэгтэй лигийн 7 тоглолт М-банк аренад явагдлаа. Мөн Зүүн Азийн Суперлигийн хэсгийн ээлж тоглолтууд хэлийн чандад болсон юм. Хариу уг тэмцээнд өрсөлдөж байгаа Хасын хөлгүүд баг тоглолтгүй өндөсөн ба дотоодын лигийн тоглолтоо хийсэн билээ. Нэвтрүүлгийн шинэхэн дугаараа хүлээн авна. Өнгөрсөн 7 хоногт болсон тоглолтуудаас хамгийн онцлог нь аварга хамгаалагчдын эсрэг Хүлэгбаатрууд гэсэн Монголын сагсны Арвин түүх төрсөлтөөн байв. Энэхүү тоглолтод Найдсын залуучууд улирал гиснээс хойш нэг ч хожигдоогүй зурлаа үргэлжлүүлэх зорилготой талбайд гарсан ба Жордан Толберт хуучин багийнхаа эсрэг анхны тоглолтод оролцсон юм. Тэгвэл хөлгүүдээс бэртлийн улмаас өмнөх тоглолтуудыг үндэсэн Ян Миллер түшиг тэргүүтэй тоглогчид эргээрээд байлаа. Хамтдаа тоглолтын тоймоо үзцгээе. Түл алдсан. Давтгааны скууд уурч байсан дүлгөөн мөрөн эргээд дундын зай шидэлт амжилттай тоглолтын нээлтийн оноо Бисэж Найдсаас давталттай тоглодог байсан. Аз хоёр Толберт эсрэг дундаа шидсэн Аз хоёрын шидэлт нь ойж байгаад орсон. Хөлгүүдийн энэ тоглолтын ихний оноо дүлгөөн мөрөн дээр ирсэн Миллер эсрэг контакт дээрээс зай гаргаад Толберт төгсөн давтгааны скууд уурч байгаа Жордан Толберт хөлтөж гараа 3 онооны шидэлтийг зөвөр тунгааж чадсан. За өөртөө итгэлтэй Барсуулт зааруу шидэндээ зайг нь өгцөн Барсуултын холын шидэлт амжилттай тооны харьцаа 5-2 тэнцэж байна. Бөмбөг ирчлээ. Түрүү хөлгүүдээс давтахондоо шилжиж байна. Их хоёр өөрөөхөө маш сайн зэддэг шигээс шидлээд хоёр дараасан холын шидэлт Хасын хөлгүүдээс ирж байна. Самбатаас гараад ирсэндээ Миллер Аз хоёрт их гой дамжуултыг байртын давууд нь оруулж өгсөн. Атан гэрлийн Аз хоёр болбот нэгэн төгсгөлийг хийсэн. Энэ удаа за цаанаас инх хамгаалсан тойрч гарч ирсэн Миллер түндэр хамгаалтыг хийж байгаа. Инх хамгаалсан шууд гарын давуулж чиглэнэ. 3 онооны шидэлцээгээр тунчлаа. 3 эсрэг нь хурдан давталгоонд Ворн ахаад өөрөө яваад орсон. Хоёр драасан давталгоо зөвөр тунгаасан. Хоёр өндөр хамгаалагчийн голоос давтах хорон зай хувьд үүссэнгүү Ватару маш голоос явуулсан. Нэгээр Ватару 3 оноо шидэлтэй. За Миллер түндэр хамгаалтыг хийж суграа Яз хоёрыг дохио даргасан суграа өчрийн маш гоё хөлийн хөдөлгөөн байлаа. Одоо Жордан Толберт нэг догсон довтолгоон амжилтгүй өөрөө нэмээд довтолчлоо. Одоос ямар үйлдэл хийх нь давтгааны секунд харьцангуй гайгүй байсан баруунда сайд степ 3 онооны шидэл Жордан Толбертын дохыг нэлээжээ. Яз хоёр сугар учрын эсрэг маш гоё эргэсэндээ довтлогын амжилттай бас нэмээд атаас авчихлаа. За энэ хоёр залуугийн өрсөлдөөн бол маш үзүүштэй аав сонирхолтой хамгаалж байгаа маань Толберт цай гаруй шиднэ. Жордан Толберт Бисэж Найдсбаг тоосгавсан Ворн өөрөө явж ороо дамжуулт гоё болсон сугар өчр толгой амжилттай болсноор Бисэж Найдсбаг тоглолт. Аз хоёр за дамжуултан дээр нь залтан дээр Ворнбургийг салгацсан урагшаа өөрөө урдан толгойгоо маш хүчтэй стандартаар төгсгсөн. Энэ үед Спорто Паулос цэцгэлжүүлэгч за үлдээх юм луу яах юм бол Миллер шууд байраад орсон довтлогыг нь Аз хоёр нэмж довтлоо тооны харьцааг 45 дээр тэнцүүлсэн Бисэж Найдсбаг. Миллер урагшаа бүтэн талбайг дуулсан довтлогоо зөвөрдөнсөн. Дуулсан улмаар бөмбөгөө адчлаа инх хамгаалсан ахаа зай гарсан. Хоёр дараасан шидэлцийг цагирт буулгасан. Миллер инх хамгаалсан гаргасан дамжуул гоё болсон Аз хоёрын слэм дак амжилттай болсон. Гоё дамжуултыг гоё төгсгсөн эргээд хурдан довтлогоонд Эрдэнэ цогтын довтлогоон дээр алдаа гарсан довтлогоо нэмээд амжилттай болж байна. За Миллер слам тойрч гарч ирээд Ян Миллер холын шидэлт амжилттай болсон Ян Миллерийн галаас үнээр найдвартай шидэж байна. Амжилтанд таслагдсан Толбертын хамгаалалт амжилттай болчихлоо. Эргээд Найдсын хурдан довтлогоо Эрдэнэ цогтын дамжуултыг дүүлгөө мөрөн оноо болгосон. Энэ удаа Бисэж Найдсын цогт төвхөөлж байна. Шидгэр болж Эрдэнэ цогтын нөөглөг пас үнээр гайхалтай байлаа. Барсуултыг аргалаа гараад ирсэн. За өөр төрн бөмбөрсөн хангалттай зай үүссэн Деван Ворн үеийн төгсгөлийг гайхамшигтайгаар хаажээ. Дамжуултыг өгсөн базар бүрийн өдөөс довтолгоо амжилтгүй Аз хоёр нэмээд довтолсон. Аз хоёр чадсангүй гэхдээ хөлгүүдэд бөмбөг байсан хэвээрээ Барсуулт шууд зогсоож идсэн Барсуултын холын зай шидэлт онооны зэрэг ердөө 2 болгож ойртуулсан. Бөмбөгөөс буцаага Толберт шидэлтэн дээр үлдсэн Харштагер завжин дээрээс хариуг өгчээ. За таарахад таваанаага бүгдийг нь холын шидэлтээс авчаад байгаа Барсуулт өөрөө яваад орсон эсрэг багийн хамгаалтын алдааг нь маш овж ашиглалаа. Слава түшиг залсан их хоёр тэр шавшнаас сайн шидэлтэгдээ хэлж дуусаагүй байхад их хоёр ээлжид нэг холын шидэлтээ унаглаа. Деван Ворн
За зүүндээ цаа дундаа шийдсэн. Ворн шийдэлтэй амжилттай болсон. Найз буцаад онооны дэргүүлтийг Их хамгаалсан Ворн дээр бол төшиг бүгд нөгөөлхөө гэсэн хамгаалж исэн Эрдэнэцөг. Багийн анхлаж Эрдэнэцөг бүтэн тоглолтын турш чимээгүй байна гэж байгаа юм дээ. Шийдвэрлэх маш орсон. Тэр чигээрээ зүүндээ өөрөө явсан Евро степ ямар гоё юм бэ. За их хамгаалсан картаа үлдээгээ залсан гой дамжуулт их хоёр суурсуул холын шидэлт энэ хоёр жавжуул их хоёрын мэдлэлт байдаг. Амжилттай болгох найз маш том давуу талыг авна. Дэвион Ворны дамжуултыг сугар очир оноо болгосон Дэвион Ворны жамаа нийгүү үзэгчтэй BCH Knightsburg энэ удирдлагын хамгийн ихний том шалгалтаа онц дүнтэйгээр давж байна. Хасын хүлгүүдийг тэдийнхүү болгон авлаа. Хожигдлгүй цуврал нь үргэлжлэхээр болж байна. Улирлын ээлжтэй ялтаа байгуулсан BCH Knightsburg-ийн тоглогч жинхэнэ хамгаалалттай та бүхэн уулзуулж байна. Улирал 5-ыг хожигдоогүй ганцхан багаар нэрлэгдэж байна. Сэтгэл ямар байна вэ? Сэтгэл маш өндөр. Тэгээд ямар ч сан багаараа тоглоод хож чадлаа. Тэгээд тоглолтонд илүү их сайжирж байгаа, илүү хичээж байгаа бүгдээрээ. Өшөө илүү хичээгч тожлууд авах болно л шүү дээ. За өнөөдрийн хувьд бол 3-аас 5 удаа шидэлтэй онгаалаа. Ер нь энэ улирал хамгийн сайн тоглолтоо үзүүллээ. Ер нь бэлтгэл сургуултын талаар Тэгээд ер нь сэтгэл гайг байгаа. Тэгээд өдрөөс өдөрт хичээж байна да. Өдрөөс өдөрт бэлтгэлээ улам чанаржуулж багаараа илүү сэтгэлээсээ орж байгаа гэх үү дээ. Танаваг яагаад энэ лигт байгаа цорын ганц хожигдлгүй байгаагүй? Юу та нар сайн хийж байгаа учраас ямар нэгэн хожигдлгүй 5-ыг байгаа вэ? Мэдээж багаараа. Тэгээд багийн уран цолгой байгаа. Тэгээд нэгэндээ итгэл өнөөдөр бас гоё байлаа. Тэгээд бүгд хийх юм аюулаа. Хожсондоо бол баяртай. Энэхүү тоглолтод ялд байгуулж хожлын цувралаа үргэлжлүүлсэн Knightsburg-аас Дэвион Ворн 29 оноо авч бүх тоглолчдыг тэргүүлснээс гадна 6 дамжуулалт, 4 бөмбөг таслалт хийсэн байна. Багийн ахлагч Эрдэнэцогт 12 оноо 6 самбраас бөмбөг авалт, 8 оновчтой дамжуулалт өгсөн бол шин цэрэг сугар очир 15 оноо 7 самбар 3 удаа бөмбөг таслсан үзүүлэлт бүртгүүлжээ. Мөн хуучин багийнхаа эсрэг тулсан Jordan Tolbert жиг тоглолт үзүүлж 12 оноо 7 самбар 5 оновчтой дамжуулалт өгчээ. Харин хүлгүүдээс Ян Миллер 23 оноо 3 удаа самбраас бөмбөг авч 7 дамжуулалт өгсөн бол Аз-Баяр 20 оноо 11 самбар авч дабл хийхдээ 50%-тай довтлсон байна. Өнгөрсөн 7 хоногийн онцлог тоглолтын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Туудахгүй онцлог тоглогчоор хэн нэрлэгдсэнийг та бүхэнд хүргэх болно. Нэвтрүүлгийн онцлог тоглогч болоо эхэлж байна. Үндэсний дээдлигт анхны удирлаа өнгөрүүлж буй Бишрэлт Металл багийн тоглогч Чойжл сүрэнгийн Маргад өмнөх 7 хоногийн онцлог тоглогчоор нэрлэгдлээ. Хурдан довтлохоо эхлүүлсэн хэдийч бөмбөг Бишрэлт Металлгаас гарч байна. Хажуугийн шугамнаас Уильямс баг довтлоо. Цэцний залсан Маргад доор ямар гой дамжуултыг өгчөө. Эрдэнэ 70. 2 оноо авсан Маргадын гайхалтай дамжуулт байна. За Весли довтлогон дээр бол онцгой байна. 21 оноо аваад байна. Багийн бусад тоглогчид нийлээд 16 оноо авсан гэсэн үг шүү дээ. Маргад өөртөө заа гаргасан. Маргад нөгөө талд нь довтлогоо олоод хэрлээ дээ. Тэр орон зайг бол маш сайн ашиглаж чадчихсан. Диалсын зашид дамжуулттай багийн 57 дахь оноо. Завган баяр довтлогон дээр их л оролцоо багтай байна да. Довтлооны оролцоо бол маш зүүн хийж байна. Маргад замын дээр эсрэг зүүндээ цаад холын зай шидэлтийг зүүсдэгсэн. Маргадын ээжнэр алсан холын зай шидэлтүүд Завхан Бродерс маш хүнд болсон энэ үед залруулсан цаг алгажээ. Маргадын хувьд лигийн хүрээнд хийсэн сүүлийн 2 тоглолтоо өндөр нөлөөтэй үзүүлэлтүүд гаргасныг дэлгэрэнгүй танилцуулъя. Өнгөрсөн пүрэв гарагт Завхан Бродерсын эсрэг 18 оноо авахдаа холын зайн шидэлтийг 4 удаа оновчтой болгосноос гадна 3 самбар, 2 дамжуулалт, 2 бөмбөг таслалт хийжээ. Мөн тоглолтын шийдвэрлэх мөчөд хожлын шидэлтийг лигийн шилдэг хамгаалагчдын нэг Миндбаярын өдөөс амжилттай болгосон юм. Тэгвэл нэм гарагт Mongolians багийн эсрэг хийсэн тоглолтод 27 оноо авч багаа манлайлсан ба үүн дээр нэмээд 8 самбар, 3 оновчтой дамжуулалт, довтлогоо нь 13-аас 9 буюу 69.2% гүйцэтгэлтэй байжээ. Улмаар Бишрэлт Металл баг дараалсан тоглолтоос хожил авснаар лигийн хүснэгтэд байр ахиад байна. Харин одоо Маргад улирал эхэлснээс хойш ямар үзүүлэлт дунджилж байгааг хамтдаа харцгаая. Нэвтрүүлгийн эхний хэсэг энэ хүрээд өндөрлөж байна. Хэсэг завсарлаад 2 дугаар хэсгээрээ дахин уулзъя. Нэмэлт цаг телесэтгүүлийн 2 дугаар хэсгийн эхэнд бид тоглолтын цуураа булангаа хүргэдэг үлээ.
Өмнөх 7 хоногт эмэгтэй лигийн хүрээнд Алтоод 10 дугаагуудын тоглолт тун өрсөлдөөнтэй явагдсан юм. Тухайн тоглолтод 10 дугаагийн тоглогч Сэргэлэн талбайн гаднаас юу ярьсныг сонсцгоё. Энд гэхдээ камер наана. Defense. Баруунцлаа. Гоё хамгаал defense. 8 7 6 5 4 3 2 хийгээд байсан да. Энийг л хийсэн. Шүү хамгаалт гоё. Гар дэшээ нааша. Нааша, содогч нааша. Хитүүлийн нөгөө нэг орилдсон шүү дээ. Тэрийг явмаар байгаа байхгүй юу? Яг за гол авах. Жаа. Сандраагаад өгье. За яваа. Defense. Тэр болоо. 7 6 5 онцаа. Хит хийж байгаас. Энэ авах гэж. Коуч. Хасаа дүри. 1 2 3 out. Ямагч ядраад авсан. Нас 3 бүт явчихлаа. Эдван! Jackie good! Тоо тааштай бид нар. Чэсэн чуам. Манай. Ана гоё хамгаалт. Намайг гоё хамгаалч байна. Нэвтрүүлгийн энэ хэсэгт хөшигний ард болон эргэн ирж байна. Үндэсний дээдлигт өрсөлдөж буй багуудын тоглолтын ард юу өрнөдөг? Мөн дасгалжуулагчид тоглолтоос гадна хувцас солих өрөөнд ямар зүйлс ярьдаг талаар бид мэдж авах болно. Хамтдаа Mongolians багийн хувцас солих өрөөгөөр зочлие. Always on the top. Одоо Wesley энэ тэгээд захар ороод ингээд зогсчих жоохгүй юу? Wesley on the corner. Үгүй ч юм уу, аль ч юм уу. Одоо манай альч тоглож байж болно. Энэ түрүүлэг бүүж яваа. Бүүж яваад энэ шиг ямар ашиггүй бүүжснаас бүүжингүүд энийг засчихлаа. Тэгээ ингээд хагаад орох хийдэл ч юу бүсгүй. Wesley. Wesley хүн болсон. Сод гүйхгүй гэдэг байхгүй. Сод гүйхгүй. Wesley чинь ингээд смаар юм. Wesley чинь ингээд сод мараа гинэ. Одоо ингээд шимжил байдаг юм шүү дээ. Бөмбөг аваа. Бөмбөг энд явчихсан. Бөмбөг энд ороод ирэхээр манай зүгээр заслан тавиад гаагчаа. Өөрийнхөө өндөр намаас сольчихгүй. Яг хамгаалаад байгаа хүнээс солиод өгч. Өөр болчихно. Болчихно. Дараагийн асуудал. За одоо ингээд бид 40 дараа Felix болоод байгаа байхгүй. Энэ болоод шүү. Энэ коммент чи болоод авч энэ коммент зэрэг явуулаа. We need to wanna flex more. Яг өнөө гоё. Хоёр гоо ирэх юм бол хоёр өндөөс пасс шүү дээ. Өөрөө дээр чинь амар чанарын ялгаатай тийм алгаа залуус. Та нар өөрсдөө түр харлаа. Түр амар гоё нөхлөө шүү дээ. Бүр яах юм? Тийм шүү дээ. Эндээс ингэж байж байгаа хараад энэ хүн ямар хүн байна гэдээс шасаад доошоо нөхөд хангалттай болж шүү дээ. Яг өөд яг урдаа байгаа хүн танд захар нь хөөлдөв. 45 даар байгаа энэ хүмүүсээ. Захар нь хөө. We need to drive them to the sideline. Яг захар хөө. Юусэн наах бики орвол. Now let's get to a paint. Тийм азарны пассууд дандаа явж гол болоод шүү дээ. Хадаж чинь. Осон хүн болгон ажилласаа пасс олов. Everyone who's on the court must do what need to do what they need to do. Сонсож үед ганц шидэл болоо шүү дээ. You can shoot it. Бид нар дандаа араас нь код тоглоод шүү. Дээр гасах болохгүй юм байна. Дээр гасах болох шүү дээ. За.
Өштэй яваад өгөө. Манайх амар сул яваад байгаа. Сайжрал сэргээр амар. Хожмоор өчмөр нөө. Хэдүүлээ зоригтой тоглох хангалттай шүү дээ. Алдаа малтаа өчтэй шүү. Монголын сүнсрий, Монголиас. Нэмэлт цаг нэвтрүүлгийн энэ дугаартаа бид Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй нэгэн тэмцээнийг танилцуулах гэж байна. Энэ бол Монголын сагсан бөмбөгийн холбооны цомын өрсөлдөөн. Шинэхэн тэмцээний талаар бид Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга төгс жаргалаас тодруулсан юм. За холбооны цомын тэмцээнийг Монголын спортын өдөр зөвлөлийн шийдвэрээр зохион байгуулахар болсон. За тэмцээний гол зорилго бол яг одоо Монголын бүх төвшин тоглож байгаа тоглогчдыг нэг дор тоглуулах, за илүү сонирхолтой шинэ бүтээгдэхүүнээ бий болгох зорилготой. За тэмцээний онцлог бол яг Монгол тоглогч, Монгол тасч жуулч нар, за тэгээд үндэсний дээд лигийн багууд, оюутны лигийн багууд, за хөгжлийн лигийн багууд тоглоно. За эрэхтээ 32, эмэгтэй 16 баг шууд хасагдах шатаар тоглоно. За тэгээд тэмцээний сүүлийн өдөр нь бол 12 дугаар сарын 29-ний өдөр байгаа л үндэсний тусгаар тогтнолоо сэргээ мандуулсан. За тэгээд энэ жил мөн Монголын сэлсэнгийн холбоо одоо Сэлсэнгийн холбоод хэлснээр 35 жилийн байгаа. За 12 сарын 29-нд бас энэ өдөр маань давтсаж байгаа. За тэгээд энэ Монгол тоглогч нар сүүлийн үед одоо гадны тасалжууч нар Монголд их ажиллаж байгаа. Гэхдээ Монгол туслах тасалжууч нар байгаа. Тэд нар маань яг Монгол тоглогчтой яаж удирдах тоглох вэ те. За баг тоглогчдын одоо хоорондын яг Монгол тоглогчтой тоглох тоглолт нь ямар байхаг маш сонирхолтой юм тэмцээн болохоор байгаа. Үндэсний дээд лигийн эмэгтэй 6 баг, за хөгжлийн лигийн 8 баг, оюутны лиг 2 баг гэдэг 16 баг эмэгтэй баг бүрдэж байгаа. За эрэгтэй дээр бол 32 баг байгаа. Үндэсний дээд лигийн 10 баг, за хөгжлийн лигийн 16 баг, оюутны лигийн 6 баг. Ингээд 32 16 баг шууд хасдаг шатаар явагдана. За багууд хэсэг тоглолттой олжууд хасдаг шатнаа шууд өнгөрсөн жилийн лигийнх нь амжилтуудаар шууд оруулаад явчихна. За 10 сарын 31-нд эхэлнэ. За 10 сарын 31-ээс 10 сарын 5 хүртэл зохион байгуулалтаа. Тэгээд тэрнээс хойш 7 хоног болгоны 5 дахь өдөр спортын дугаарт зохион байгуулагдана. За баярлалаа. За баярлалаа. Тун удахгүй буюу 10 дугаар сарын 31-ээс эхлэн сонирхолтой өрсөлдөөнийг хүлээн авах нэ. Цор ганц ялагдлаар багууд тэмцээнээ өндөрлүүлж, хожил бүр цомд хөтлөхнийг алхам болох юм. Одоо хамтдаа лигийн хүснэгтэд ямар өөрчлөлт орсныг шалгая. Эрэгтэй лигийг Knights 5 дараалж одсон үзүүлэлтэд тэргүүлсээр байгаа бол Эпс тэдний араас аман үзүүнд нэгсээр. Өмнөх улирлын финалистуудын амжилт ижилсэн байгааг та бүхэнд харж байна. Бодонс болон Brothers, Ховд Шонхрууд, Дархан United гэсэн багуудын улирлын амжилт мөн зэрэгдсэн бол Mongolians баг дараалсан 3 ялагдлал амсснаар хасагдах бүсэд бичигдэж эхэллээ. Эмэгтэй лигийг Амазончууд итгэл төгс тэргүүлсэн хэвээр байна. Хүснэгтийн байрлалд огт өөрчлөлт ороогүй боловч шинэ лигоноор тоглогчтойгоор 10-т эсрэг тулсан Avde Wings баг улирлын анхны ожлоо авсан юм. Бүгдээрээ лигийн хүснэгттэй танилцлаа. Нэмэлт цаг дэлээ сэтгүүлийн төгсгөлд 7 хоногийн топ 10 үзүүлбэрийг танд үлдээж байна. Дараа 7 хоногт тоглосон цагтаа дахин уулзъя. Тоглолтын эхний хасын соромжамц Жонс 2-ын нөхцөл яг харагдсан. Бөмбөг дахиад таслагдсан. Найсны хүчтэй тоглолт амжилттай. Тог бүрч ойртуулах боломж тэдэнд байна. Санчир метадаас бод орж ирсэн байгаа юм байна. Тэсн жаргал Wesley. Wesley шалтай байгаа да. Санчирийн эсрэг Byron Wesley. Ямар үзүүштэй тоглоо вэ? Дараасан оноо авалтууд дөрвөлжилсээр байна. Түүний Wesley-гийн тоглоо. Санчирыг ардаа үлдээгээд Хабуугийн эсрэг. Урдаар сүлжээ 5 секунд цаг хийж байгаа Ян Миллер дамжуулт таслагдсан тоолбортын хамгаалалт амжилттай болж байгаа. Эргээд Knights-ийн хурданд Эрдэнэ цогтын дамжуултыг дүүлгөө мөрөн оноо олгосон. Энэ удаа BSH Knights-ийн цогт үлдээж юм байна. Амташ дамжуултаа өгч чадсан 3 секунд хаваад үлдсэн байгаа. Christian Bradford самбайжуултыг мөргсөн. Хурданд тоглоод Үлзий бат Маргадас гадсан Маргадын хаалт амжилттай болсон. За Унаац багийнхаа тоглолтыг сэргээс нэг хаалтыг Маргад хийлээ. Томар дүлгүүн дээр хамгаалж байгаа. За энэ хараад жоохоо буцаад алдсан. Тэрийг үнэхээр овж ашиглаж байна. Дан уйгийн дүлгөө
үүрэг дээр идэвхтэй ажиллагаа үргэлжилж байгаа. А2. За мэдээж бол одоо довтлох гэж яахгүй л та тоглолтын үндсэн цаг 100 минут үлдсэн. А2 энэ дээр баруунда тэр чигээрээ дайраад хоёр хамгаалагчтай дээрээс нь явчлаа. За түрүүний А2-ын тоглолт дээр томаар болон за бэлгүн гэсэн бас оруулаг хоёр тоглогчийн эсрэг. За ингэж цоо шидэлтэй алдахж бид одоо тэгж олон удаа харж байгаагүй те. За магадгүй зүгээр тоглолтын эхлэл учраас бас иймгүй тохиолдол байж магадгүй. Их хоцоо гаргасандаа нөгөө тал шидэлтэн амжилттай болж байна. Тэгвэл дөрөв Тогроо зүүнээрээ төгсөж шүү. За саний төгөлдрийн шидэл. зогссон чи үлзээр шиг бүр өдөө. Тэр суухан битгий бүр унаад өглөө. Дамжуулалтаар шасан хамгаалаас гараад ирсэндээ Миллер А2-т ихгой дамжуулалтыг байрлалын давуулт оруулж өгсөн. Атан гэрлийн А2 болбордын дүгсгэлийг хийсэн. Энэ удаа түүний Стенданкийн хохирогч нь суур очир байлаа. Сугар очрын дээрээс ингэж зөрөгтэй явна гэж хэлсэн. Яранга алтан дурдын дайчид багт тоглолт өгсөн залуу. Өмнөд сэлсгүүлийн төвсөгч. Дөнгөж таслагдсан Ворн урагшаад авцгоонд ороод ирсэн. 5 гизэндийн дээрээс явчлаа Дэвин Ворн. Ингээ тааварны дөрөв секунд Металлас ямар тоглох вэ гэхээр харъя. За шууд маргад гүмгээ авсан 3 секунд хугацаанд байгаа маргад их том зэ өгсөн шүү. Маргадын шийдэл Ишрэлт Металлас баг дахины тоглолт тэтэрхүүлэг авчирлаа. За тоглолтын үндсэн цаг дуусахад ердөө 1.3 секунд бүтэн талбайг туушд орцох шаардлагатай. Дашд орж Маккензи Мур татгуулсан. Маккензи Мур шидэж бол амтсан гэхдээ самбараад аваа явчлаа. Ингээд үдштэй 4-ийн турш бид бүнийг огтхон ч үүдаагаагүй маш сонирхолтой тоглолт явагдаж өндөрлөө. Эцсийн үр дүнд 91-90 харьцаатгаар Бишрэлт Металл Завхан Бродерсыг буудаж авснаар удирдлагын 2 дахь хожлоо авчээ. Багийн ахлагч Төмбаярын ууган баяр одоо тоглолтыг ойрхон байсан бол эцсийн цэгийг нь тарагдаж байгаа. Чойж сүрэнгийн маргад тавьж дуусгалаа.